илүү мэдээлэлтэй байгаа өнөөдөр илүү боломжийг олж авдаг тийм цаг хугацаа ирчихсэн байна. Үндсэн хүмүүс бол хөвний үж гэдэг нь зөвхөн гадны талын зүйл биш. Энэ бол сэтгэл зүрхний хүч, emotional intelligence тийм. Энэ бол оюун санааны хүч, энэ бол сэтгэлгээний хүч. Энэ бүх зүйлүүд хөвний оруулах гэж төрийн бодлого болсон. За онооны хувьд л шүү дээ. Дахиад би хоёр үг хэлье. За Браун сургалтын ярих юм бол SST-ийн онооны дунд чинь 2100-аас 2200 байдаг. Тэгэхээр 2400 оноо авсан хүүхд Браунд ороогүй зөндөө жишээ. Манай найз SST-ийн дээр 1500 авсан. Тэгсэн мөртлөө бусад нөө профайл гэдэг дээр өөрсдөө эсрэг бич шаардлагатай л та тэр эсрэг үнэхээр гоё бичсэн учраас тэр оныхоо хэдэн сурагчтай тэр оныхоо бүх сурагчдаас хамгийн сайн эсрэгтэй болсон учраас 1500 онооны эсрэгтэй ч гэсэн явсан. Тэгэхээр оноон дээр бас яаж болохгүй яг дундаж оноо хэмээх хэлэх шаардлагатай бол 2100-аас 2200. Гэж нэг үзэж байхдаа чиний явахт гэрийн чинь орлого тэрийг оогт харахгүйгээр авчдаг. Тэгэд орчоод чи тэтгэлэг өгсөн байна шам 100% тэтгэлэг өгчдөг. Ийм 7 сургууль байдаг. Гэхдээ хэдийгээр одоо бусад тэтгэлэг олгодог сургуулиуд яг нийт файнд гэдэг энэ 7-доо ордгүй ч гэсэн тэд ялангуяа Монгол шиг те ийм цөөхөн хүүхдүүд цөөхөн үнэтэй цөөхөн аплайддаг те ийм сургууль орох нь тэтгэлэг 100% тэтгэлэг сургууль маш олон байдаг. Яг тийм шангилсан хүмүүсийн тэр номнуудыг ингээ уушаад янз янз ингээ гэсэн чинь үнэхээр гайхамшигтай энэ дэлхий дээр ирсэн тэр артист шиг тийм хүмүүс байсан. Тэр хүмүүс энэ спорт хүмүүстэй адилхан чухал. And so for me, you know, like starting businesses for the prisoners, right? When they come out of prison, let's start create businesses for them. Let's create businesses for like the young kids. You know what I mean? So like, anyways, that's what I was really passionate about, just starting to start businesses. And so, and ethics. Тэгээд ер нь яг team талаартай дээр би business орсон. And so ер нь танаас одоо яг энэ шиг зөв хүмүүс бодож байгаа адаа амьдралаа юу хийх вэ те? Яаж team төлөвлөрөөр гарах вэ гэх. Тэгээд танаас яг маш сайн бодож хэрэгтэй. Тэгээд хөтөлбөр гэдэг сэдвийг зөвхөн та бүхэнд нэг 5-10 минутанд хуваалцъя гэж бодсон зүйл бол өнөөдөр бид нар энд Америкаас ирсэн маш том орсон хүч явж байна. Манай Жапон хотод орсон хүч хятад төгсөөд ирсэн, Солонгос төгсөөд ирсэн Америк 3 орнд төгссөн. Гэхдээ ерөнхийдөө гол сэтгэлгээнд би бол бодохдоо ер нь Солонгос хятад гэж боддог. Яагаад гэвэл Солонгос хятад илүү олон жил байсан учраас. Тэгээд яг өөр зөндөө олон би зарим мэдэхгүй байна. Герман янз бүрийн газар болсон зүйлс байгаа. Дэлхийн нийтээр ямар асуудал өнөдр явж байгаа вэ? Ерөөсөө тийм амар химэл зүйл явж байгаа. Амар artificial гэх юм уу да. Зүгээр л нэг амар яг үнэ их дэлхийн нийтээр шүү дээ. Яг хичнээн мэдээж Браун, Корнелийн ингээ гоё сургуулиуд байгаа гэж тэр сургуулиуд дотор өгч чинь чин зүрх сэтгэлтэй, пашнтай, үнэхээр тэр саяны ноорогч хэлсэн чин зүрх сэтгэлээ дагаад ямар нэг зорилго тэмүүлэлтэд сурсан хүмүүс болов тэндээс авсан мэдлийг бол юм болж байгаа. Гэтэл тэр болгон дэлхийн хамгийн шилдэг сургуулиудыг судлаа гэдэг тэр болгон хамгийн шилдэг одоо албан тушаал те президент ч юм уу, прайм министер ч юм уу, парламент мембер албан тушаалд очлоо гэдэг тэр хүмүүсээс ямар нэгэн тэр легаси гэдэг зүйл юм уу өв үлдсэн тийм баталгаа байх. Хамгийн үн цэнтэй баталгаа хаанаас үүддэг вэ? Хөдөлмөрөөс үүддэг. Энэс гэж бүрдүүлж гэж байгаа юм шиг том бичдэг ялангуяа биш юм. Зүрхтгэлээ гэж юм гэдэг хараа явж байгаа шүү дээ. За баярлалаа.